Үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг дахин хүргэж байна. Бидний хүсэн хүлээсэн тоглолт яг одоо M-банк аренад эхлэхэд бэлэн боллоо. Тэр бол айгу миний амьдралын мартагдахааргүй нэг хэсэг байсан. Яг тэгээд 7 дахь тоглолтын дээр бүр бараг залбирал үжид юм байлээ яг. Мах хүн даваад авчлаа сэтгэл зүйд мах давуулчлаа шүү дээ. 3-3 болоод 7 дахь тоглолтоо за одоо алдах юм байхгүй. Одоо зүр шийдсэн мах одоо хожоод гарна гэдэг илүү сэтгэл зүйтэй гарсан. Бэлэн Бодонсын гарааны 5, Тулга, Батбаяр, Сэргэлэнбаатар, Базуугүр, Демаркус Казанс гэж гарааны бүрэлдэхүүнээ дахин нэг удаа Фредог дасгалжуулах шилгээжээ. Game 7 is totally different what we face through the whole season or to the career of one athlete, professional athlete. Хамгийн дөрөнд орж ирж байгаа бодлоход над руу Батүр ах ирсэн яг тоглолт юм. Тэгээ ямар сэтгэл хөдлөл байхгүй. Төлөвлөгөөгөө л дагаарай гэж надад зөвөрсөн. Тэгээ би яг тэр үедээ бараг өмнө сонсч чадаагүй. Тэгэл бид нар зүгээр за бүгд хамтдаа гэдэг зүйлийг тэгээ эцсийн мөч хүртэл энэ цувралыг дуусна хамтдаа гэдэг зүйлийг яриад мэдээж Казанс байсан учраас бид нар тоглолт болгоно зөрөгтэй орцсон. Манай Монгол тамирчид Казанстай ингээд хамт талбай дээр гарцсан ингээд гүйтс дамжуулсан оноо авсан ингээд гүйж байгааг хараад бүр үнэхээр шоконд ороод бүр үнэхээр итгэж өгөхгүй ингээд бүр зүүчиг санагдсан. Америкийн одоо бэлтгүү дэлхийн топ лигийн топ зэрэглэлийн тоглогч. Яг хажуунаас нь харахад бол тэр бол үнэхээр сүртүртэй болчих байсан. Тоглолтын үзэд бол үнэхээр гоё байсан, итгэж өгөхгүй байсан. ESPN эфир одоо Демаркус Казанс Монгол тоглож явж байгаа хэлж ин Одоо улсын тавцанд танигдах ялангуяа Америкийн сагсан бөмбөг танигдахад бол энэ бол юугаарч үнэлэшгүй нэлээ том хувь нэмэр болсон гэж үзэж байгаа. Асын хөлгөл багийн үед Барсуул, Саруул Эрдэнэ, Бэлгүүн, Аз-Баяр тоолборт гэж гаргасан байна. Яг бид нар 7 дахь тоглолт руу орох гэж байна. Хожих юм бол аврагын цуврал руу гарна. Дараагийн төвшин рүү очино. Тэгээ нэлээд давагдлалтай. Тэ энэ би зурагтаар ингээд ямар хүмүүстэй муудалцдаг хүн байлаа те. Тэгсэн чи энэ чинь манай Монголын талбай дээр ирсэн Томито муудалцаа зогсож шин. Гоё. Энэ плей-оффын хамгийн ач холбогдолтой анхны 7 дахь тоглолтыг Jordan Tolbert, Demarcus Cousins нар дундаа үсэрснээр өнөөдрийн тоглолт эхлэхэд ийхүү бэлэн боллоо үзэгчтэй тоглолтоо тухлан үзнэ. Түүхэн гэж ихсэн. Цагийн зүү дахин эргэсэн. Агуу зүйлийг чиглэл сэтгэл зүгээ бэхэлж үсэл зорилгоо нэгтгэсэн. Ингэнээс бүгд эхэлдэг. Тэсвэр төвчээр бол зэвсэг юм. Өглөөдөө бүгд зүтгэн шилтгэн байхад юу шаардах боловсдаг гэн down. Өдөр бүрийн хөдөлмөр тустай байдаг зэвсэл ухаан сийлэх үү аль нь вэ та? Бүх юм отохгүй болох үе чиний төлөв хүсэн зүйл чинь яг юу гэдгийг сан. Адах зүйл үгүй байхад юунаас ангиж тэмээс байгаа бүх нэ зөдөсөлн дээр. Тэгээс сад бүрийг даван шилдэг үдийн нэгэн болох тэдий түүх шинээр бичигдэж байна. За сайн байцгаана уу? За юуны өмнө Бодонс академиг сонгож суралцгаар ирсэн хүүхдүүдэд өгсөн эцэг эхчүүд та бүхэнд маш баярлалаа. За Бодонс академи бол маш том амбицтай ийм сагсан бөмбөгийн сургалтын академи. За тэгээ бидний зорилго бол Серб багштай англи хэлтэй сагсан бөмбөг заан. За Огийн багштайгаа бид нь бол урт хугацаанд бас хамтарч ажиллана. За Монгол багшаа бас ингээд дагалдуулаад ингээд бас бэлдэж байгаа. Ер нь бол 2-3 монгол багш бид дагалдуул мэднэ. Системийг нээсэн гол шалтгаан нь юу гэхээр Серб системийг Монголд суулгаад. За тэгэхээр бол Монгол дасгалжуулагчийн нөөцтэй болно. За тэгээд хамгийн гол нь хүүхдүүд яг энэ сервис системийн сагсан бөмбөг суралцаад ирэхээр чадвархан дээшлэнэ. Тэгэхээр Бодонс академийн зорилго бол тамирчин бий болох гэдэг. Тэр тамирчин юу хийх юм бэ, яах юм бэ? Монгол улсынхаа нэрийг олон улсад гаргана, Азад гаргана.
2022 онд 4 сард би хөтөлд одоо гүйцэтгэх захирлаар томилогдоод ингээд ажиллах шаардлага гарсан. За ирээд энэ 393 стандарт талбайг хийсэн. Тэгээд ер нь бол энэ талбай тэр чигээрээ зэрлэгэндээ баригдаад хог овоолцсон байсан. Энд ч ингээ хог овоолцсон байсан. Тэгэнгუут нь одоо билийн ийм хашаа юмнууд байгаа юм чинь энийг нэг сайхан засаад сайхан хөлбөмбөгийн талбай, сагсанбөгийн талбайтай болгоч гэдэг. Тэгээд хийсэн. Тэгээд бид нэр өөрсдөө үйлдвэрлэсэн цементээр гоё ингээд одоо энэ цемент нь харагдаж байна те. Талбай засаад тэгээд ногоон зүлэг дэвсээд тэгээ энд 393 стандарт яг энэ шалыг авчиж ингэж тавиад тэгээ өөрсдөө бид нэр энэ шийдэ хийж өөрсдөө бидний сандлаа хийгээд ингээд яаж ирсэн. Тэгээд аймгийн 393-ын авар шалгуур тэмцээн зохион байгуулахгүй. За тэгээд ер нь бол Сэлэнгийн сагсны хөгжил 393 дээр эхэлж байгаа. Тэгээд тухайн үед тэгэл оргилтой Булгаатайгаа сайн танилцал нөхөрсөн дөө. Яг энэ буланд ирсэн мань нөхөр ойрж гашгаж байна. Хэрвээ би Булгаатайгаа танилцааг бол Сэлэн бодос байхгүй шүү дээ. Яагаад тэгэхээр энэ Сэлэн бодос багч чинь Оргил булаг гэдэг багшийн өөрийнх нь одоо хүүхдүүд тэгээд түүний одоо бий болгосон одоо үндсэн дээр бий болсон зүйл байхгүй. За намайг аюугийн оргил булаг гэдэг. Тэгээд Сэлэг бодос багийн тусгад асаажуулагч юм ажилтан байна. Ингээд Сэлэг бодос багийг анх үүсгэн байгуулад өнөөдөр ингээд 4 дахь жил рүү орж байгаа юм тийм. Оргил булаг дасгалжуулагчд бол 2002 оноос хойш ерөнхийдөө бол биеийн төвийн багшаалаад найзч гисэн. Тэгээ манай хүн бол одоо үе давьдсан сагсан бөмбөгийг хөгжүүлэхээс Сэлэнгийн олон хүүхдүүдийг бас зөв замд хөтлөө явж байгаа бас ийм мундаг багш бол найз байгаамаа. Хамгийн анх үс ер нь бол би нөгөө Сэлэнгийн аймагт 22 жил Бомцон дэнэрмжний 1-р сургуульд одоо биеийн төвийн багш, дээрээс нь сагсан бөмбөгийн багш дасгалжуулагч ажиллаж хийжсэн. Тэгээд би одоо яг санаж байна. Оргил булаг яг энэ болонд цаасан заа. Энэ болонд. Энд одоо энд гэсэн үг. Сандалтай хүүхдүүд нэг энэстэй нөгөөч ойрлоод тэгээж ингээд ойрлол. Тэгээ яг би нөгөө өмнө нөгөө оргил булгийн чинь Улаанбаатарт харцсан байсан учраас нөгөө нэг багш байна та гэд. Юунд юу би бас юу талбай байдаг ш 3-3-ын талбай. Тэнцээ бас 10 явсан чинь тэр заал битүүд үүрэл тийм дандаас Эрдэнтийн фанатад ойрлолтол. Тэгсэн би нөгөө 4 хүүхдтэйгээ дөрүүлэхнээ би 5 л хийж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр олон хүмүүс дундаас 3-3 чинд коуч орилж болдгоо шүү дээ. Орилуулж болдог. Тэгсэн чинь тэр дундаас нэг ганцхан нэг хүн ингээд орилоцсохгүй. Сэлэн гочноо гэл. Тэгэхээр би одоо яагаад энд надаас өөр хүн байгаа юм бах та. Манай 4 хүүхд талбай дээр би талбайн гадна. Усын авраг дээр нэг ах дэмжээд исэн байхгүй бид дөрийг. Дэмжээл орилол ганцаараа л орилол. Тэгээд тэр тоглолт болоод манайх Эрдэнтийг хожоод дууссан чинь нэг хүн одоо манай нэг хүн urж надад таныг нэг хүнтэй танилцуулъя гэсэн байхгүй юу. Тэгсэн чинь одоо манай Сэлэг бодос багийн эзэн Наранбаатар гэж хүн надад хааш танилцсан. Өө сайн байна уу? Би ингээд Наранбаатар гэдэг хүн байна ингээд нутгийнхаа хүүхдүүдийг харсан чинь үнэхээр гоё наа. Тэгээд тэр тэмцээн дээр би Сэлэнг аймгаас ирсэн хүүхдүүд гэдэг нэг 4 жоох хүүхд багштайгаа их сайн тоглоод байсан. Тэгээд Сэлэнг чи манай аав өвгдийн нутаг юм чи бас өвгдийн нутгийн багийг дэмжээ гэдэг ингээд балиашилаад ихэвдээ зогсож байсан. Тэгээд яг гарсан чинь наа бах маань Сэлэнгийн хүүхдүүд үү гэдэг нөө тийм бид нар Сэлэнгээс ирсэн гэдэг чинь сайн тоглож байна, гоё байна. Тэгээд тэмцээний дараа Оргил булагтай бас танилцах боломж гарсан. Тэгээд бид хоёр анх удаа бас би энийг харж ирсэн. Би ингээд Сэлэнгийн сагс гэдгийг яаж байгаагүй сонсож байгаагүй тэгээд Сэлэнгээс ингээд энэ одоо топ 4-т ингээд үлдээд ингээд тааны тоглолтыг харж үнэхээр гоё надад танилцаа. Хүүхдүүдээ маань танилцаад бид нар танилцаад тэгээд Сэлэнгийнхаа хүүхдүүдтэй амжилт хүсээд ингээд явуулж ирсэн. Тэгээд за
За одоо ингээд танаа хүүхдүүд чинь ингээд тэмцээнд орж ийн. Та хэд одоо ингээд аймгийн төсөн мөсөв байдаг юм яадаг гэсэн чи булгаа явж байгаа тэмцээнд орохоор спонсор байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө эцгээгээ ягаал за тэдэнд нэг хүүхдийн зардал хэд болж хамгийн гүн тэмцээн спонсорлоо. Тэгээд айлын одоо хармаа өрөөнд ингээд байж байгаа л хүүхдүүдэд хоолтой хоолгүй байлгаж байгаа л тэгэл ингээд явдаг гэдэгчсэн. Тэгэхээр би ямар мундаг одоо тэр хаа холоос ирчээд ингээд ийм одоо ямар ч дэмжлэггүй гэхдээ их сайн тоглож байгаа. Тэгээ би 5 м6 нэг гадаа уулзаад наа бах нэг бид нар одоо нэг 18-таас жоох хүүхдүүдэд нэг $100 өгөөд бид нар ч гэсэн бөөн баяр болоод тэгээ нутаг буцчихсэн. Очингуудаа би хамгийн түрүүнд 3-9-3 юм стандарт талбай хөтлийн цэмжихүүн үйлдвэрийн ажилтны хүчээр ингээд бариад тэгээд тэнд анх удаа Сэлэнг аймгийн авраг шалгуулах 3-9-3-ын тэмцээн зохион байгуулсан. Тэгээд тэр тэмцээн дээр бас булгаан маань нөгөө хүүхдүүдэд дагуулж ирээд тэмцээнд орсон. Тэгээд миний санахын дэд авраг авсан санагдаад байна. Бүгдээрээ ямар ч үсэн Сэлэнгийн сакс сэрж байгааг ойлгосон. Тэгээд клубүүд бий болж ирсэн. Одоо зүүн ороод хөлөгөө клуб байна, алтан од клуб байна. За энд ингээд хөтөл Sonics гэдэг тий. Тэгээд эдгээр ингээд айгүй идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. За Сүхбаатарт ингээд сургуулиуд нь хоорондоо ингээд айгүй өрсөлдөөнтэй. Тэгээд тэр нөгөө Сэлэнг аймгийн авраг болдог 3-9-3-ын тэмцээнийг хүлээдэг болчихж байгаа байхгүй юу? Сагсан мөнгийг бас хөгжүүлж мундаг хүүхдүүдтэй юм байна. Боломж нь байна гэж хараад нэг өдөр би булгаараа чат өчөхгүй шин. Одоо Сэлэнг аймгийн сагсан мөнгийг хөгжүүлээ найз. Тэгээд хоёулаа клуб байгуулъя гэдэг. Тэгээ биччихсэн. Тэгээ булгаа тгийл та гэдэг. Манай нөгөө сургуулийн яг доор 21 аймгийн лиг спортын төв ордонд болдог болохоор чинь буугаад ордон дотор тоглолтоо үзээ сууж исэн чинь тэр шүүгчийн сэрэн дээрээс нэг хүн танад Сэлэнгийн баг байгаа мó оруулъя л та гэдэг. Нүгөө манай яг багч бол байгаа л та. Гэхдээ манай таар спонсор байхгүй байгаамаа гэдгсэн чинь спонсор төр чинь тусдээ л та. Тэгээ танах тэгвэл бага бүрдүүлээ оръё л та гэд. Тэгээ анх тэндээс тэгвэл танаа тасалжуулагч ямар байна гэхээр багшийнхаа доороо өгөөд манай өргөл болох багшаа энтэй харчих гэ. Багш маань холбогдоод Сэлэнгийнхэн дүүнэртэйгээ ингээд 21 аймгийн үндэсний лигт ороод өгөөч гэж уцтажсэн. Тэгээд өвөө урцуугаас мөнгөн медаль авсан. Тэгээд энэ шав маань хамгийн нэгдүгürt байсан. Миний толгойд шинэ шавьяасаа тусламж үсээд ингээд яаж орцгоо бага бүрдээд тэгээд Сэлэнгийнхэн дүүнэртэй нийлээд 21 аймгийн үндэсний лигт тоглож эхэлсэн. Саруул төгс маань базар үгэргээд одоо багшаа манай энэ төмөр зам тоглодог, олиор тоглодог залуу байт юм аа. Самбраасаа явна. Энийг авчаа гэдэг. Том одоо нэг саксны дэлбад гарч явах төдөөсөн болохоор туршлахгүйдад базар үгээр дүүтэйгээ холбогдоод ингээд ахтаа туслаад өгч хамт орё гэдгээд дагуулж байгаа орж ирчихсэн. Тэгээ базар үртэй би уулзаад базар үрийг тоглуулахаар болоод базар үгээр орж байгаа. Тэгээ Батука маань тэр бас миний шав тэрийг авч байгаа. Тэгээ дээрээс нь ганаг авч байгаа. Тэгээ дандаа миний шавнар орж ирсэн тий. Тэгээ анх наабахлуугаа залгаад аахаа ингээд бид нар ингээд тантай холбогдсон юм аа. Тэгээ одоо тань руу залгаж ийн гэсэн чинь тийм ах нь бол хураамжныхаа мөнгөний эзэн 21 аймгийн лиг мэгж болдог гэсэн. Лигүүдэд оролцоод аймгийнхаа нэрийг гаргаад явах. Ийм одоо зорилготой. Тэгэхдээ клуб үүсгэн байгуулагдаад Болгоот хоёрыг үүсгэж ирсэн гэхээр за ерөөсөө хоёулаа 4 жилийн дотор үндэсний дэглэгийн баг болно шүү гэсэн зорилттой байсан. Одоо хэдүүлээ багаараа уулзъя. Одоо энэ хагасан амт нэг заал зохицуулчих. Тэгээд бөөндөө уулзцгаая. Дасгалжуулагчийг бас Сэлэнгээс нь дуудчихъя гэдэг. Тэгээ би тэд анх нэг уулзцаагаа. Тэгээ ерөнхийдөө 21 аймгийн лигээс л манай үүсгэн байгуулагдсан л та. Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын 1-р сургуулийн өсвөрийн хүүхдүүд дээр нэмэл одоо Саруул, Базраа тэгээ одоо Батөргөл ингээд өөр одоо сайн тамирчдаг нэмээд ер нь бол 90% нь Сэлэнгийн гаралтай хүүхдүүд л байхгүй. Би чинь зүгээр 10 жилийн багш. 10 жилийн хүүхдүүдийг одоо өсвөрийн тэмцээнд бэлддэг багш. Тэнгүүд нэг левел дахиад лиг рүү ороод ирнэ гэдэг чинь айгуу сүрдмэр юм байл л дээ. Орчин шал ондоолоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр 21 аймгийн лигт анх ороод эргүүл хэцүү л байсан. Бараг дундаас нь шахав орсон. Гинт шийдвэр гаргаад тэгэл тгээ ингээ бол өөрсдийн жирсэж байхгүй. Сэлэнг аймгийн одоо ийм нэртэй Улаанбаатартай ийм улаан хувцас чинь гэж орж исэн. Шилдэг 8-д бол тухайн үед бол үлдэж чадаагүй мултарч исэн.
Гэхдээ одоо бодоход бол ингээд гинтийн зохион байгуулалтанд ороод орсон гэхэд бол шилдэг 16-нд үлдсэн бас сайн л үлдсэн байгаа. Бүтгүй. Би бол сакс тогт бүтгүй мэнэ. За сайн уу? Юу вэ? Хайсан сайн уу? Манай гинт тосны тосыг даг. За. Ирсэн баярлалаа нэ. Зүгээр. Тэр нөгөө нэг заадаа юу гэдэг асуудлуудаас нэг ярилцъя гэж тоо. За. Нөгөө бид нар нэг очиход байсан ундран гүшүүнээ барьсан заадгаа шүү дээ. Тэр чинь яг ижтг нь эдний гэрсдэр байгаа шүү нэр тусаа. Гэрсдэр байгаа тий. 100 араа дээр одоо дараагийн шатнд яаж нэг үед юу механизм бий болж ойлгоцсон. Тийм үү. Нэг хэдэн багтаас ярилцсан тэгээд арай өргөнөө юу? Тийм. Бийсэн. Бодол цагтай байдгаараа байна. Тэгээд та нар одоо хөдөлгөөний багш байна уу, автоодын багш байна хамаагүй. Бодол цагтай бигэрээ. За. Тэгээд бид нар заадаа түрээстэй. Тэгээд та нар өөрсдийнхөө хүүхдүүдэд хичээл заа. За, тийм ээ сургалтаа. Тэгээ хөдөлгүүчин байж автоодчин байж. Тэмцээнд оролцохоор бол бодон цагтын хүүхдүүдэд аваад хөдөлгөөн автоодоор орчих гэж байгаа. Тэгэхээр хангалттай хүний нөөцтэй учраас та нар хайх хэрэггүй. Дээрээс нь та нар цалинтай болох гэж байгаа. Та нар ажилтаа болох гэж байгаа. Дээрээс нь та нар дээр сэр багш ирээ та нарыг сайн одоо багш болох гэж байгаа юм гэдгийг хэлсэн. Тэгэхээр хамтын ажиллагаа тийм шүү. Харин тийм байх. Яг тэгэж ойлгуулад гэрээний драфт одоо хуучнаар бэлдсэн байгаа байхгүй юу? Сургалтын гэрээ хөсөр ажиллах гэрээ гэдэг. Ингээ камер дагаад яваад харах жоох эвгүй тий. Тэгээ 21 аймгийн тэмцээнд ороод ингээд мултарчлаа. Тэгээд одоо өөр одоо тэмцээнд ороогүй ингээд байдалтай байсан. Тэгээ ерөнхийдөө ер нь нэг хэсэг намжицсан байсан бид нар манайг. За бүх юм дуслаа. Буцаж очиж нэгдээ очлоо. 4 жилийн дотор дээд лигийн баг болгоё гэсэн одоо анх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байхад бид нар ингээд шат амжилгаараа явах хэвээр. За тэгээ нөгөө нэг баг босгоцсон үүсгэсэн хүн чинь яах юм бэ? Буцаагаад одоо яах вэ хийх үү гээл. За тэгээд яг бидний клуб үүсгэн байгуулагдсан тэр үедээ давхцаад азарч гэх юм уу хөгжлийн лиг бол анх удаа Монголд бий болсон. Ийм зүйл орохож бид нар мэрэгчлийн болох хэвээр, баг болох хэвээр, менежертэй болох хэвээр. Тэгээд амар өсгөлэн гээд бас манай нэг 21 аймагт тоглож исэн холбон тоглогч. Бит хоёр бол ер нь анхлан ярилцсан шүү. Тэгээд бага яаж бүрдүүлэх вэ яах вэ гэдэг булгаа өгчтэй хэдүүлээ холбогдоод ярилцъя гэдэг. Ийм л хэлхийн нэг 10 байна уу 14 хоногийн өмнө л ер нь шийдэ гаргасан да. Орё. Би хураамжныхаа мөнгөөр шилжүүлсэн юм байсаа. Багчин бэлнэ үү? Одоо яах юм? Тоглогч дасгажуулагчаас гадна тамирчид авах шаа өөр ажилчид авах шаардлагатай болоод. Тэгэхээр булгаач нөгөө скватертай байгаад байгаа учраас бас хотод иж координат хийж чадахгүй шүү дээ. Навах манай үе ингээд олон таних хэрэгтэй байна. Манайх олон төрөх хэрэгтэй байна те. Тэр тал дээр манайх дэмжиж ажиллах хэрэгтэй хэн байна гэ. Тэгээ анх би яг одоо Монголын сакс сонио гэдэг тэр сониохыг яг холбож өгч ирсэн. Гэт анхны менежер одоо Монголын сакс сонио гэдэг шүү дээ. Тэгээ сониого одоо санал болгоод тэгээд томилж исэн. За тэгээд одоо ингээ хөгжлийн лиг болох чинь хөгжлийн лигт ингээ Сэлэнг бодсод багийг оруулъя ингээд та ингээ туслаач ээ. За тэгээд Наранбаатар ахтай Шонхор тавар дээр уулзаад тэгээд анх ерөнхийдөө бол бидний яриа анхны хэлцэл одоо ингэж эхэлж за тэгээд ерөнхийдөө Сэлэнг бодсогийг хөгжлийн лигт оруулах эхлэл бол үүссэн байгаа. Тэгээ хөгжлийн лигийн зорилго нь бол мэдээж одоо дээд лигийн одоо залгамж халаа болсон багууд доотлолтой өрсөлдөд шалгарсан дээд лигүүд дэвшдэг, дээд лигээс муу тоглосон ундаг. Хөгжлийн лиг гэдэг угаасаа одоо гадны спорт нь хөгжөөд 100 гаруй жилийн түүхтэй болцсон том одоо спортын лигүүдийн салшгүй нэг хэсэг нь байдаг. Ер нь бол одоо яг тодруулаад хэлбэл Европын том спортын клубүүд бүх спорт төр байж та тий хөлбөмбөг, сакс, бейсбол, одоо волейбол бүгдээ спортууд, багийн спортууд төр бүгднээр нь байдаг. Энэний л жишгээр явж байгаа. Ирээдүйн одоо залгамж болоо залуу тамирч тоглохоо. Дээрээс нь лигт одоо шинэ баг орж ирэхээр уур амьсгал, орон зай
бий болох. Тэгээ одоо плей-ин гээд сүүлийн байранд орсон багууд хөгжлийн лигээс ингэж орж ирээд солигдоод тоглож идэг. За дээрэс нь одоо залуу тоглогч нар хөгжлийн лигт өнцөн багтаа харилцаж байгаад хэрвээ одоо багтаа багтахгүй илүү хөгжүүлэх хэрэгтэй байна гэхэд яг хөгжлийн гэдэг утгаараа буцаагаад одоо хөгжлийн лиг рүү тоглох боломжийг бий болгосон юм лиг байгаа. Энэ хөгжлийн лигийн хувьд ерөөсөй байх ёстой ийм шат. Яа тэгэхээр Сагсан бөмбөг цонын ганц лигтэй байх юм бол одоо цаашдын хөгжил нэмээд одоо тоглогчдын тухайн хүрээлэл нөөц бололцоо маш бага болно. Ямар ч сан 4 жилийн дотор бид дээд лигийн баг болно гэсэн зорилго тавьчихсан. Ингээд хөгжлийн лигт орчлоо. Тэгээд анхудаага орж ин тэгээд өнөөдөр анхны тоглолтоо хийж байна. Тэгээд нэгэнд орж байгаа юм чи бас тэгээд туршлага судлаад анхнартайгаа тоглоо тий. Тэгээд нэг сайн туршлага судлах гэж оромтлол тоглоо гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд боломжоор сайн үзхийг бодно тэгээд тултлаад явуулж орж байгаа шүү. Бодос Академи нээлттэй хийсэн. Өглөө ямар ч үсэн идэвхжүүлэлтэйгээд нэг постлчий. Ичиг ихчүүд харах бах. Ер нь манай дархны хүүхдүүд айгүй идэвхтэй байгаа. Өглөө нэг кофе авчих. Өчтөр Бодос Академийнхаа нээлтийг дархны хуучин дархад нээлтсэн. За өнөөдөр шинэ дархан дээр нэн United Arena-гийнхантай гэрээ байгуулна. Ялын коуч гэнэ. Манай үлцээ задаж. Санаа үлцээ юу юм нэ? Чи яасан манахаас тоглогч авах гад намайг ганаараа эргүүлээд байна. Ах нь 3 гээд орчихно. Тэгээд хоёул солилцоо 8-аа яриадхөө. За баярлалаа. Хөгжлийн лиг чинь авраг авах юм бол шууд дээдлийн баг бодог болсон. Бидний анх нөгөө хөгжлийн лигт орж явах үед чинь бол тийм байхгүй. Авраг авсан ч гэсэн одоо дээрээс байгаа 9 10 дугаар байрын багтаа заавал плей-ин буюу одоо эрх авах тоглолт хийж ээж тэгээ хожуул дээдлийн баг болдог ийм зарчимтай байгаад байна. Сэлэнгээр агуулсан бодонгууд баг гэж би ярих дуртай. Тэр утгаараа сэлэнгийн хүүхдүүдийн сэтгэлийг бол бас хөндлөх ёстой. Тийм учраас ерөнхийдөө бол нэг 70-аас 60-аас 70% сэлэнг гаралтай тоглогчдор байсан. Дархан сэлэнгийн. За үлдсэн тоглогч нь бол ерөнхийдөө лигт бас туршлагатай ийм тоглогчдоор ер нь бол бүрдүүлсэн байгаа. Тэгэл сонио маань хүмүүстэй бол цаашаа аваад баг бүрдүүлээл тэгэл банчааг аваад банчаад бас засч болол бүрэлдэхүүний хувьд болохоор Сэлэнбаатар багийн бүрэлдэхүүн болохоор ер нь бол нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй байсан. Нэг байрал дээр 2-оос 3 тоглогч ч юм уу дандаа өөр багт тухайн өөр багтаа багийн лидер хийж явжсэн залуучууд. Манай тийм Сэлэнбаатар багийн дээд лигийн анхны тасаж орж ирсэн одоо лавгааг аваад лавгачи энэ жил анх хөгжлийн лигт баг оруулах гэдэг жаахтай энэ жил туслаач гэнэ. Тэгээ хаа гэ. Тэгэл анх дээр заа зүгэл тэгэл лавга ерөнхийд тасаж болоод ванчи зүрмэтээр туслах нь болоод тэгэл ийм лигт анх орсон доо. За анх 2023 оны 9 сард сонихтай яриад багт нэгдсэн. За Саран сүхийн анх хоёрыг авсан ганц цаг байсан. Хашхуг авсан дархны гаралтай. Тэгээ Баттар маань байсан, Цолонбаатар байсан. За Саруул одоо BSH Knights-тай байгаа Базар гүр эрхчил магадгүй дээшээ гарчих тийм зориг тавиад тоглож исэн болохоор бас залуу тоглогчтойгоо нийлээд хамт дээшээ гарах зорилготой лайн багт анх нэгдсэн. Ийм хөгжлийн лиг чинь манай Монголын хамгийн том лиг Сагсны дээд лигийн дараагийн лиг тийм үү? Одоо дээрээс 2 дахь лиг гэсэн үг үстэй. Тэр лигт ороод дараа 4 жил бол үнэхээр гоё юусэн. Аймагуудад яг тийм аймаг татдагсан баг байхгүй адилхан шүү дээ. Тэгэхээр сэлэнг гээд ингээд татдгоод орж ирэхэд бол ваа ямар гоё юм төрсөн нутаг те ингээд багтаа болж ингээд өгөөд надад тухайд үнэхээр гоё санагдсан.
Одоо энэ саксны багууд ийм шүү дээ. Одоо жишээ нь одоо өмнөд говь ялууч гэдэг юм уу, Эрдэнэт майнес гэдэг юм уу, Улуурхаатаа тий. Ямар нэгэн аймгаа илтгэсэн нэг тийм нэр ихтэй болсон. За тэгээ бид нар чинь нэг групп чат нэгэл тал талаас за Сэлэнг аймаг юу юугаар алдартай байлээ гээл зөвгий байж болж, тулнууд байж болж гээл тийм яриад гарч ирсэн. За тэгээ 3 амтныг сонгоод за яах вэ? Адийг сонгох вэ гэд. Тэгсэн булга за би ааваасаа асууя гэдгсэн байхгүй. За нэг юм баг байгуулж байна. Тэгээ ийм 3 амт юм байна яах вэ? За аануудаа хэлсэн. За миний хөө зөвгий бол яах вэ? Ажилч шүү дээ зөвгий чинь юм олон мянгаараа ингэж айгуу тийм ажилч хичээнгүү тийм амтаа. Тэгээд нэг тийм хүчрхэр дүрдэрхийг илэрхийлэхэд бол жижигдэн шүү дээ. Тулнууд гэдэг нь юу гэж болно? Яагаад тэгэхээр Сэлэнг аймаг чинь загсаар их алдартай. Тул гэдэг амьд чинь уснасаа гарахаараа бол ямар ч хүчгүй. Усан дотроо бол тул яг хүчтэй байж болно тий. За багнууд тул тэгээд баг үүдэг. За ингээд давтчих юм биш үү? Нэг хоёрт. За тэгвэл өөр нэг брэнд манай Сэлэнг аймгийг төлөөлөх амтны нэр юу гэж болох вэ? За тэгвэл бодон гахаа гэсэн чинь бодон гахаа чинь нэгдүгээр сүртэй амтан, хоёрдугаарт бас дуртаад харагддаггүй амтан, гуравдугаарт хин дуртаад нь баригддаг тийм хүчрэг амтан шүү дээ. Тэгээ Сэлэнг аймгийн брэнд нэр бол болж чадна. Тийм учраас миний хүн Бодонс гэдэг нэрийг өгөөрөө. Хэдүүлээ зүгээр тийм зэрлэг хаан сонгоё. Энэ арай бас тийм хүчтэй, тийм агрессив байдлыг гаргаж чадна гэдэг. Дизайны хэсэг рүү явахаар манай нөгөө Гена ерөөсө Бодон гэдэг нэрээр нэмээр байна. Тэгээ Бодонгоо тэгээд нэрлүүл ямар вэ гэхээр хэв загвар дээр хүртэл ингээд уу тэгээд уртаар бичмэлчээр ингээд том заавдаг ч юм. Одоо юу гэдэг те Сэлэнг Бодонгоо тэгэхээр нэг тийм сонир сонсогдоод байсан. Тэгээ би наа чинь нэг жоохон чихэнд наалтахгүй байна. Бодонгоо тэгэхээр зүгээр Бодон гэхээр Сэлэнг Бодон гэдэг ойлгохоор бас нэг биш байгаад байна. Тэгэхээр Бодон гэдэг монгол үгийнхаа язгуураа авчаад хойноос нь англи хэлний олон тооны S залгаад Бодонс гэдэг шинэ нэр үүсгэе. Яг Бодонс гэдэг маань нэг талаараа англи хэлэн дээр буруу гэж одоо хүмүүс хэлээд байгаа юм л та. Бид нар болохоор зүгээр Бодон гэдэг шинээр нэр үүсгээд тэгээд let's go Бодонс гэдэг ойрлол илүү гоё нэг юм гоё цогцоод байна гэдэг санааг бий хэлээд. Тэгээ энийгээ дизайн дээр хэдүүлээ хадгалаа явчих. Тэгээ миний өгсөн дээр сүүлийн нэрэн дээр тэгээд орж ирсэн. Тэгээ Сэлэнг Бодонс. Сэлэнг аймаг, Дархан уул аймаг гэд яг эндээс одоо жигэн фанатуудыг дөрөөлөн манлаж дооддаг тийм л төрлийн хүн болж хоёрсон да. Хөгжлийн лигийнхаа одоо багаар дамжуулж спортод цагсан мөнгө дуртай болгох одоо тийм хөтөлбөр хэрэгжүүлсэн. Шинэ баг учраас нөгөө дэмжигч жоохон багтай. Тэгэхээр тэр хүн юу гэж бодсон бэ гэхээр орон нутгаасаа бас дэмжих залуучуудыг ингээд авчирья гэд. Яг энэ сагсан бөмбөгийн спортыг дурлаж байгаа хүүхдүүд энэ чинь сургуулаар хүүхдүүд зөөсөн шүү дээ. Сагсан бөмбөгөөр хичээлдэг хүүхдүүд нь ингээд дээдлийг үзэхээр ингээд айгүй гоё дэмждэг байхгүй. Тэд нар чинь ингээд ядч дефенс ч юм уу ингээд орилж байгаа Бодонс let's go Бодонс гэдээ орилж байгаа хүртэл айгүй гоё байдаг. Бүх хүүхдийг бид нар хамруулах боломжгүй байсан учраас төлөөлөл тэнд дундаа нөгөө сагсан бөмбөгийн хичээлд сонирхолтой суралцдаг сексний хүүхдүүдийг аваад явчихсан. Тэрнгээр нэг хүүхдүүд чинь би энэ спортоор хичээлдэх юм бол ийм болох юм байна. Энэ ах шиг ийм тамирчин болох юм байна гэдэг энэ юуг бол бас их зөв харж зөв явсан. Сэлэнг аймгийн ерөнхийдөө 1 2 3 4 5 6 дахь сургуулиас төлөөл аваад 2 автобус хөөхөд одоо яг тэр тоглолтыг очиж бид нар бүүнэр үзчихсэн. Сэлэнг аймгийн 17 сумын хүүхдүүд энэ ихэнхэд явж үзсэн шүү. За Сэлэнг Бодонс. Автобус маань орж ирж байна. Бодонс дорох юмсан хүсэж байгаа сагсан бөмбөг дурлаж байгаа хүүхдүүд бол Сэлэнг аймагт бол ичимтэй ихссэн. Сэлэнг аймгийн спорт бол урдны нэг үе удаад шал ондоо төвшөнд очиж байгаа гэж бодож байгаа. Ёстой хөгшөд залуучууд бүгдээр одоо ёстой л нэг сакс мэддэг жоох хүүхдээс ахуулаад хөгшчүүд хүртэл тэгэл хөгшчүүд нь одоо бүр ингээд яагаад хөгшүүн ингээд сонирхоод идэн гэхээр хүүхдүүд нь бас айгүй сонирхдаг болохоор ингээд дагаад үздэг. Дээдлэгт баггүй түүхэндээ байсан. Хөгжлийн лиг анх бүрэлдэхүүн аваад тэгэхээр гинт хаанаас ч баахан одоо хэдэн зуун хүүхдүүд жерситэй гарч ирээд нутгийн багаа дэмжиж ингээд чирлээд ихлэхээр бусад багууд ч бас ботсон баг гэж бодож байгаа. Хинч тэгж төсөөлж байгаа хүн Сэлэнг Бодонсын фэнүүд байдаг. Тэ. Тэр нь сайхан санагддаг та. Би яагаад ч юм зүгээр ийм ер нь Сэлэнг Бодонс гэдэг багийг хүндэлтий. Тэр гаднаас хүн амтай ингээл тус харн хүмүүс авчирлаа л гин чи ажил ахгүй юу. Тэгжиж тэр одоогийн байгаа фэн бейсээ бүтээсэн. Тэгээд нутгийнхаа багаа жерсигээ өмсөд дэмжиж чирлээд хөгжлийн лиг дээр бол цөм цохож гарч ирсэн л тээ.
Тэгээ ер нь бол тэр утгаараа бас хөгжлийн лигч бас нэлээд сонирхолтой болгосон баг. Тэгсэн нэг өдөр хөгжлийн лигдээ тоглолт хийх гээд манай тоглолтын бидний Сүхбаатарын аймгийн багийн яг ардаас нь тоглох гэж байсан. Тэгсэн чинь нэг жоохон төрүүлээ ирээд Сүхбаатарын тоглолтыг үзсэн чинь нөгөө таньдаг дүн маань явж байна. Цаая. Минийх нөгөө Сүхбаатар нутгаас гаралтай очсон маань Сүхбаатарын баг маань ийм лиг дээр нэг жоохон доош унаад байсан. Энд гараад пижгэд 3 сэтэл таснаас гэл алж өгч байна. Тэгээд яг нэг тэр боломжийг ашиглаа. Яг надад нэг 12 сарын 1-ээс нь 2 тоглох боломж байсан. Тэгээд Сүхбаатарын багт очиод нэг 2 тоглолоо. Сүхбаатарын багт нэг 2 ажил авч өгчөө байжсэн чи ийм лигээс 5 баг дээшээ орохоор болчлоо. Сэлэг модус баг дээшээ орохоор болчлоо. Йоо заа наашир. Тэс чи хүрээд хоёулаа тохирох юм бол танаа дээдлийн багт бол дүүн орох боломжтой гэдэг мессеж л өгч ийн гэж ойлгосон. Тэгээ би ийм лиг дээр тоглолцоод гараа авчиж чи Наранбаатарх битэр шууд дуулзаал надад кофе шоп шууд санал тавиал зүрх гэж чулуу болцсон. Юунаас ч айдгүй нүдэн цавчилдгүй тийм одоо дүүтэй анх хэлцэл хийж ингээд дээдлийн баг дээр тохироод тэгэл би тэр анх шууд тэр доороо шийдэл сэлэг бодос багт анх нэгтчихсэн. Тэгээ уулзаад ирсэн надтай ийм санал тавилаа. Энэ багт орчгүй шинэ баг юм байна. Шинэ багийг үүсгэн байгуулах юм байна гэдэг. Дараа нь болохоор би багийн ахлагч юм байна гэсэн юмар. Би багийн ахлагч хийж чадах болов уу? Туршлагаараа бол хийж болох байх. Гэхдээ ингээд хүмүүстэй харьцдаг ч юм уу бүхэл бүтэн 20 эдэн залуучуудыг нэг баг болгоно гэдэг ингээд би чадах болов уу гэхээр би чи чаднаа. Багийн ахлагч бол яг чам зохиох ажиллаа. Тэгээд багийн ахлагчаар танилцсан та. Монголын 3 шигшигийн Азийн аврах хүн бас ингээд маш том туршлагатай тамирчин. Тэ гой үлгэр дөрөлттэй бол манай одоо багийн капитан Зоё маань бол үнэхээр сайн ажилласан. Тэр нь бол маш баяртай. За нэг Бөрөглийн Батцулбоо гэдэг би Сүхбаатар аймгаас гаралтай. Одоо сагсамгөр хичээлээд одоо 22 дахь жилдээ хичээлж байна. Лигт бол одоо 12 дахь жилдээ тоглож байна. Олон улсын хэмжээний мастер цолтой. Би эслүүгчний зохицуулах оронд ажилладаг. Тусгай чиглэлийн газрын сууж байна. Одоо нэг гастик ажил хэмжүүлчаа тэгээд бэлтгэлтэй явна. Компаниудаа бэлтгэл Бацуулаач өөр нь баг манлайлах тал дээр бол аюу давуу талтай. Өөрөө нэг олон жил тоглосон. Залуучуудаа бас өлөөдөөрөл тэгэл яа тоглолтын дээр болохгүй байгаа процесс юу вэ те тэр болгоныг ингээл өөрөөс нь одоо залуучууд нь ч гэсэн ахаасаа бас асуух юмнуудаа асуугаад ах нь дүүнэртэй ч гэсэн зөв золоод Зоёхоо хувцалах өрөөнд мэдээж багийн ахлагчийн үрийг бол маш сайн толтол бэлэж чаддаг. Заад зөвлөөл те дасгалжуулж ингэмээр байна, тэгмээр байна, ийм байгаад ингээд байна гэдэг тийм талаас бас багийн зохион байгуулалт нэр аюул сайн. Манайшаа төдөө боломжтой. Нөө бэлтгэл сургалт хийх боломж нөхцлөөр бүхий ажлын он зохицуул явж байгаас. Тий, энэ сайхан. Тэгэхээр өглөө ажилдаа яваад орой ажлаа тараад шууд бэлтгэлдээ ороод ер нь өглөө гэрээсээ 6-7 гэж гараад шөнө 12-1-2 гэж ирдэг. Тэгээ босод яг нэг амралтын өдөр ч юм уу нэг тийм өдөр таарангуул тэнд энэ тэмцээнтэй хамт явъя гэ манай гэр бүл ер нь ямар ч тэмцээнд бүгдээрээ цуг явдаг. Одоо манай нэг сагсан бөмбөгийнхний өрөөнд Сүхбаатарын адуу шиг тийм тачигнсан залуу гэж манай сагсан бөмбөгийнхээ ярьдаг. За би хүүхдээ хасаал 3 сар 3 таа болж байгааг нь үзчихсэн. Сүхбаатарын хар азрах гэдэг байсан. Би үжил айгуу сайтай, айгуу биартай, хамгаалтан дээр маш сайн. За шидэлтийн үед бол одоо Бацалбот ярих юм байхгүй.
Анхтаа тоглоход давуу тал гэх юм бол ер нь бол туршлагатай. Тэгээд юм хүлээцтэй тайван хамгаалалт, тэгээ бөмбөг таслалт, тэгээ оноо авалт тийм чухал биш. Гэхдээ энэ багт самраас бөмбөг авалт болон одоо оноо авахгүйгээр бос бүх ажлыг яаж хийдэг үү гэдгийг ер нь бол харуулж чаддаг. Тэгээ одоо ч гэсэн ер нь залуучуудаа ер нь бол тутгааргүй хурдтай, тесрэлттэй энэ хэмжээнд тоглож байгаад нь бол айгүй баяртай байдаг. Бацолбоо гэдэг нэрийг сонсохоор хүмүүс юм капитан те цаанаасаа надад тийм санагдаад тий. Дүүнрээсээ бас суралцж чаддаг чанар нь тэгэхээр тийм талбай дээр харагддаг гэж. Нэг тийм ховцны өрөөнд ч юм уу те айлсгүй бол нэг юм сэтгэл зүгээр нь хүмүүсийг хүчрэхийг жилж идэг тийм шиг санагдаад байдаг шүү дээ. Бүр амар хурдтай бол биш тий амар үзрэлттэй ч юм уу тий биш амар өндөр биш. Зүгээр бацалбаа маш нэг зүйлийг маш сайн чадж байгаа. Тэрний үгээр тэмцэж чадж байгаа. Тий өнөхөр талбай дээр тэмцэж чаддаг. Чухал үед шийдэлт хийхээс бол хэзээ ч имээдгүй. Угсаа хамгаалалт амарлаг 3-3 дээр бацалбаач амар л та гоё тоглогч юу. Одоо бацалбаа амар тоглох. Гэтэ заашийн үед ч гэсэн айгуу давгүй тийм гоё ирэх хүн шүү дээ. Зачаа. Бацалбаагийн хувьд бол Сэлэнг Боднос багийн хамгийн гол одоо тулгуур болох одоо нэг тийм аав шиг хүн байдаг шүү дээ. За ганц лүгээр илэрхийлэх юм бол ерөөсөө хариуцлага гэдэг зүйл бацалбаа дээр ирдэг. Тэгээд хариуцлагыг дагаад дэг журам яг бацалбоос одоо мэдрэгддэг гэх үү дээ. Бацалбаа маш том нөлөөтэй байсан гэж боддог. Бие авч явах байдал, тэгэл амьдралын одоо хэв маяг сурах зүйлүүд айгүй их байдаг. Сайн аав, сайн ах байж чаддаг. Тэгээ заа зөвлөдөг айгүй. Бацалбаг ямар ч үг хэлсэн, юу ч хэлсэн тухайн баг тэр чигтээ ингээд тэр хүний гарт базагдаад явна гэдэг бол маш том багт үзүүлэх нөлөө. Үйлдэлээр үлгэр дуурайл үзүүлэх хичээдэг, бэлтгэлээсээ 30 м өмнө ирдэг ч юм уу те. Аливаа юмыг хоцрохгүй, тоглолтондоо хоцрохгүй ч юм уу иймэрхүү. Яг үйлдэлээр л юмуудыг үзүүлэх хичээдэг. Хинээч нэг хийхийг хүсдэг юмнуудыг хийж яваад тэр багийг ингээд нэг хооронд нь холбоод цавуу болоод байдаг. Тийм тоглогчтой өөрөө өглөөс үүргийг маш сайн мэддэг. Тэгэхээр би одоо багт хамгийн чухал нөлөөтэй яг ийм тоглогчдоор багууд маш их дутдаг. Нэг хүмүүс ярьдаг шир хүн шигээр хүн гэдэг шиг эргээд дуулцах нүртэй гэдэг шиг л аав шиг хүн бахыг л хүс. За өнөөдөр нэг маань нэг хуруу царайлаад ирэх. За энэ маань одоо гэр бүлд нь юу тохиолдож вэ? Тэрийг ойлгодог. Нэгээ баярлахт нь гоё дагаа дэмжээ баярлцдаг. Нэг жоохон ингээд сайн тоглоо буруус ихэд яв тэрийгээ жоохон даачдаг. Тэгэл бүгд яг нэг бодолтой байж ижил яг нэг хожлыг тоглолт руу явах болгонд аагаа буцдаг. Манай авч бурхан болцсон тэгээд яг нэг энэ спортод даах наваг 4-р ангид хөтлж оруулсан. Тэгээд яг нэг тоглолт руу явах болгоныг аагаа дурсаж явдаг ч юм. Тэгээд яг нэг гой мэдрэмж лигийнхаа талбай дээр гарахтаа Бөргөлийн Бацалбаа гэдэг дуудуулаар өгшдөг ч юм. Яг аавынхаа хүсэл мөрөөдлийг бас хүссэн зүйлийг дээд хэмжээнд авч явж байгаа бас маш их баяртай байдгийн. Мэргэжил бол яг манай ээжийн мэргэжил, манай цахилгааны инженерийн мэргэжил гэдэг. Яг ээжийнхээ мэргэжлийг цахилгааны инженер болсон. Түнд авсан цахилгааны инженер. Зойлон кофе уушаад орё. Тэгээд яг орч кофе уугаа байж. Өө сайн уу. Үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг дахин хүргэж байна. Бидний хүсэн хүлээсэн тоглолт яг одоо M-Bank Arena-д эхлэхэд бэлэн боллоо. Энэ плей-оффын хамгийн ач холбогдолтой анхны 7 дахь тоглолтыг бид яг одоо үзэхэд бэлэн болоод байна. Тоглолтыг Төмөр Эцэнд хоёр нар та бүхэн тайлбарлан үргэлж бэлэн болсон. Jordan Tolbert, DeMarcus Cousins нар дундаа үсэрснээр өнөөдрийн тоглолт эхлэхэд ийхүү бэлэн боллоо үзэгчтэй тоглолтоо тууглан үзнэ үү. Игнүүдээр бөмбөг хийсэн гэхдээ Бодносын хамгаалцаа бол бөмбөгийг тасна.
Харин түрүүний миний дотгоон дээр алдаа байсан шүү гэж байна. Маад 2 боломжийг үүсгээд дамжуулт гаргаад өгсөн Базар Гүрэг. Базар Гүрэг 2 боломж уулаг өөрөө тоглож чадсан. Хамгаалагч Ардаа хийцэн Илберт Ахмад хийж байгаа. Ахмад Авраамгаар ирсэн эсрэг тал руу зөрөөд явлаа. Өөрт нь орон зай үүссэн тоглолтын оновчтой мөг төвшин нэмээд түүн дээр алдаа гарчээ. Тоглолтын 1-р үе дуусч байгаа үзэгчтэй 24-20 4 онооны тэргүүлэл хасын хөдөлгөд багт байна. 2 минутын завсарлагын дараагаар 2-р үеийг уулзъя. Гэсвэ дэмэд зүйл төрөх ямар цаг байхгүй ширүү салхи сүрэн замаас хадзахгүй дийлдэшгүй мэдээ хамт байх үед бот хүч байна илүү давц итгэн соёноо хурцлан дан бэлтгэн зогсолтууд энэ ямар ч хан нэвтрэн сэлэг бодос тэди цанг ирсэн To the top, vertigo, ямар зогсох хараагүй Цус минь харт, сүс минь дарж бүхнээ алсан чамаагүй Risky, oh yeah Би үхээс уртан маань Risky, oh yeah Сүгээс би зогтож Who wanna ride for me? Is that for remedy? Say you could die for me So now we gotta leave Who wanna ride for me? Is that for remedy? Say you could die for me So now we gotta leave Every day, бит-битлэн байсан алхаас хайгаагүй Хинийгээд бит хөдөлдөг жисмүсээ цараагүй Watch your bitch, тэр над руу харна үдээс хайлахгүй Biggest kiss, миний хүмүүс илгэг бэнгэ санасгүй Урдан машин мотор эрхэн байсан газар наадхан тон Бит бодяд ич гэж би шаргал хөрн дүүрэн карацун Урда тарсан бүхнээ дайрн дараа байсан түр бро Алгаас айсан тэрнээ дайсан гэж бу хайрын амаа уу Сүүлчийн ганц гасумыг тавьж Нүглийг үлдэн махан би Өхлийн задах нүдлийг тааж Нүдийг нүдээр аван би To the top, vertigo, ямар зогсох хараагүй Сус минь харт, сүс минь дарж бүхнээ харсан чамаагүй Risky, oh yeah Би үхээс уртан маань Risky, oh yeah Сүгээс би зогтож Who wanna ride for me? Is that for remedy? Say you could die for me So now we gotta leave Who wanna ride for me? Is that for remedy? Say you could die for me So now